Энэ ард байгаа тоосыг харж байна энэ нөгөө мордын давхил сунгаа эхэлсэн морь сунгаж байгаа болохоор энэ манайхан л давхиад байх шиг зогсоогүй энэ замаар ингээл тас татуулаад машинууд явж байна. Уяа өвтэ морд хурдан хөнгөн сайхан зосж байна уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За аль хэсийн адуу хорь блогийн хоёулж дугаарыг хүрэхээр уяж татгалж байгаа их ууллаа. Зорин ирсэн байна. Энэ удаагийн зочин маань Монгол улсын тод манлаа уяач намдгийн хүрлээ байгаа. Хурлаахтаа ер нь сүүлийн жилүүдэд унгаа хадуугаар одтой сайхан нааж байгаа. За дээрэс нь галын зохион байгуулалт гэдэг зүйлийг одоо нөгөө уяачтын багийн хөдөлмөр гэдэг зүйлийг бас сайн үлгэрлэж харуулж байгаа юм уяач гэж би хувьдаа дүгнэдэг. Тэгээ хурлааханд очиж сайхан хужландаа уяаных нь бас арын албуудыг бас үзэгчдэд үзүүлэндэ гэж бодож байна. За тэгээд хамтдаа тэдний хорь явцгаая. Тусаар байлаа. Жохоо амсыц тусаар байлаа. Сайн мэн үү? Сайн мэн сайхан цэсэж байна уу? Яа, зориод ирсэн. Ингээд эхэлчихдэг шүү дээ. Манай нэвтрүүлэгч. Шууд зүгээд ажиллаа шүү дээ. Монголын анхны онлайн малын эмийн сан Мандай Цэгмэн. Та захиал бид хүргэн 7720 1010. Одоо удууд хэдүүлээ шууд уяатаа танилцаад уяа мордон дээгүүрээ. За. Тэгэхээр явчихдаг хөө. За тэгээд. Сунгаад эхэлсэн үү? Өчигдрөөс нэг ганц нэг жоохон тахиулаа л гэж. Тий, тааж. Танах айлууд энэ хавийнхаа айлуудтайгаа нийлээд тахилаа хийдэг юм уу? Эсвэл Тэгэхээр энэ олон хүмүүс байна уу? Ер нь энэ дундгой нэг лавг очилдөө. Тэгээд энэ манай галт галаа гэл. Тэгээд энэ бас энэ нутгийн залуучууд баг шиг байна. Урдуур бас очроо гэх нэг давгаах уяач. Тэгээд шоо олон хүмүүс байна уу энд бас. Манайх чинь хинтийн баян утгад байдсан шүү дээ. Тэгээд хинтигээс арай энэ жил нэг нааша гарч бас энд мордоо уйгээд юм зориод хүрдсэн. Тэгээ айлаач. хинтийн ногоо цагааны гарц. Манай тийшээ сайхан багуу. Манай тийшээ бас нэг жоохон зам жоохон огтны үлийн ихтэй. Тэгээ бас ийшээгээ бас нэг хинжил нэг зорж гарч энэ лавг очин дүүнэлтэй бас мордны сунгай гэсэн зорилготой байсан. Өнөөдөр бас жоохон өчигдөр нэг давхуулцгаас жоохон амралтын маягтай л байна да. Сүүдэр орацгий гээл тэгэл ингээл. Энэ нарны нэмнэ юу? Тэ нарны нэмнэ. Нарны ил нэмнэ. Тэгээд ахны яг өөрөөхөө сайхан үзэл хэдэн хүүхдүүд миний уяач чинь гамбай иргэд бас нэг залуу хөдөөж хүндээ төгссөн. Залуу уяач залуу байна. Тэгээд дүүтэйгээ хэдэн хүүхдүүдтэйгээ тэгээд энэ антаах тустай сайхан нийлээд мордоо хөнгөлжил байна да үзэндээ. За хүрлэт хотын хувьд бол ер нь сүүлийн хэдэн жил бол дандаа л өөрийн унгаа дугаар л уралдаад байгаа. Дандаа л хотыг өөрөө ч уралдаад өөрөө л устж бас өгөөл тэд нар нь дахиад ах шиг байна. Гэхдээ яг бас адуутай бас олон жил нөхөлсөн. Тэгээд бас яг энэ адуу хийгээд бас нөгөө дэвсгэр адуу нэг сайн улсаалзан, бүс хаалзан. Тэгээ саалмалны ээж энэ төр бас сайн адуунууд дэвсгэрүүд байгаа болохоор тэднийг бас үр бүтээлийн үзье гэсэн зорилготой. Тэгээд энэ адууныг одоо бүтээх гал ах нь үзээд байна шүү дээ. Яг нь ер нь бол үйлжил бол хийж байна. Бас нэг 5 6 азар байна. Тэгээд тэрийг хинтийн баян утгатай юу агаад мөрдөө. Тэгээд өвөлдөө бол манай доронтойдоо гард юм аа би. Батад руу гаач тий. Гэтэ цөөхөө манай адууч бас тийм олон биш. Цөөхөө. Ер нь нэг жоохон удам өгшил байсан маягтай. Одоо. За энэ даагнууд уу? Тэ энэ жилийн манай даагнууд. Уралдсан юм энэ жил. Уралдаагүй би ерөөсөө энэ хавар ерөөсөө уралдаа үзээгүй. Нэг охин даагнуудаар $1000 үтсэндээ. Тэгэл ийшээ ингээл энэ яг манай азарганы бас энэ англи араб азарганы хүүхдүүд л дээ. Англи араб азарганы төлөөд байгаа.
Ямар гүнүүд ах вэ? Одоо жишээлбэл Дандаа Монгол хэрийг гүн. Дандаа Монгол ээжтэй. тийм гэхдээ яг Монгол ээжтэй нэг удам Удам бол яг хөө тэгэл ер нь янз бүр дээ. Одоо энэ гэхэд энэ хээр энэ ихээр миний бүс алзангийн охин төлөөс гасаа. Нэг дүнжин гаравт ороод идэг. Тий, тэрний охин төлийг энэ англи азар гიშгээс. Англи Бориана гэдэг азар. Тэрний төлөөд л байгаа. Энэ сүүлийн хоёр энэ хоёр нь англи, энэ хоёр нь арабих. Тий. Бас хэмжээ дамжаанд нь орчих байх гал энэ дээг бас жоохон. энд ер нь дандаа л бага дуунууд байгаа шүү. Тий, бага дуу шүтлэн нэг ганц хоёр байна. Нэг хоёр хязаалан байна. Нэг соёолон морд байна. Энд ер нь уралцсан адуу байна уу энэ бага? Эдгээр дандаа даагнууд уу. Ер нь зам Шүтлэн зүгээр хооронд нь л ажил хийжсэн нэг тийм уралдаж байсан таахгүй. Энэ хэрүүд бол таны яг нэг азарганы төлөөд ах шүү гэн тий. Энэ араб боруудын төлөөд. Энэ хоёр бороо. Тий, араб азганы төлөөд. Таны бор азаргч ямар удамтай? Хаанаас Яг авсан? уу. Ямар дуудлагатай, ямар амжилттай? Одоо хүмүүс Франц араб интэл гэдэг шүү дээ. Кармелда паусын төл анчаарын ихтэй юм байна. За. Тэгээ Донбой Кавказ гэдэг. За өнгөрсөн жил их хурд молдод бас төл нь амаа үзүүлээд байсан шүү дээ. Тий, юу н тиймэрхүү төлөөтэй. Яг нь энэ ахнарууд нь бас улс бүст орсон адууд байгаа гэдэг. Энэ хоёр бор халзангийн хин ямар гүнүүд ах вэ? Энэ яа манай өөрийн л унган гүнүүд дээ ер нь. За нэг их эцэг нь яг тэгэл яг л одоо бас яриул энийх нэг Сүхбаатар талдаа дээд тал нь Сүхбаатар. Тий, Сүхбаатар талдаа энэ шонхоос авч ирсэн нэг гүний гитсэн дээрсэн төлийнхэн төлөлдөө нэг дүүгээс нэг боргоо авч ирсэн. Тэрнээсээс цаадах нь болохоор миний нэг улсын бор гэдэг улс азангийн хүү нэг бор азар бүс ороод ирсэн. Тэрний охин төлөөс гарсан. Тэгээ улс азангийн одоо төлийнхэн төлөх юм уу та тий. Тийм ээ. Энэ бороо бүрвж адууны манай бүнчин гэдэг дүү байдаг штэ. Тий. Бүнчин гэдэг дүүгээс би нэг багд нэг саалдаа авч ирсэн. Бүнэгээд яг мөнх хааны. Тэндээс нэг саарл охин даага авч ирсэн. Тэгээд тэр л том болсоор гал тэрний л төлд энэ англи хөхтэй. Англи азар нөхд. Энэ хоёр нь араб доо. Энэ хоёр нь араб. Тэгээд тэр цаатууд бас л адилхан дөө баг. Бүгдээрээ л янз янз л азар нэтлээ. Эдгээр гэхдээ дандаа сүүгүүд агнууд дөө. Ихгүй дангаараа л явж байгаа. Нэг ганц хоёр л зүйтэй дагах. Тэгээ сүүгүүд дагаж одоо уяад бас уяхад хэцүү сүүгүүд дагч одоо энэ ахтар өрсөлдөөн дунд амжилт гарахад хэцүү байна гэж үуч ярих юм шиг. Үнэж давхил холдон байвал үнэж л гэж ярьдаг шүү дээ хүмүүс. Тэ сөнгөдөг үнэж давхилтай байдаг. Нодны би сүүгүүд дагаал ууж байгаа шүү дээ. Ер нь би нэхгүй гусраахдаг юм дөө баг. Гусраахгүй байгаа сүүлийн жилүүдэд. Ганц хоёр гүнүүд л госрууд өөрөө байгалаараа госруулах гэж байна. За энэ хашин дотор. Энэ манай адлагны гүнүүд. Энэ унаа болдууд багшгүй. Нэг дөрөнгөө юм аа. Би нэг Гүнүүдэд танилцуулаач. Одоо энэ байгаа юм чинь бас гайвал удамтай. За ээж одоо юу ах вэ? Энэ дөрөнгүүд байна тий. Тэгээ энэ онгор азанг уул салцтай эцэг нэгтэй шинжилгээ адуу нэг ба. Тэр өөртөө байгаа. Тий, уул салцтай эцэг нэгтэй нас мэлээ явчих юм аа. Шинжилгээ найзаас авч ирсэн. Энэ дандаа уяамолдууд тийм олонгүй байхгүй. Зүүн тишээ хөдөөгөлдөө очивол бас Намраас очино танаа энэ. Би угаасаа тийм төлөвлөгөөтэй байгаа. Энэ удаа бол нөгөө ер нь бол наадмын арга буюу морь харигдахаар ямар олон хүний хичээл зүтгэл хөдөлмөр шаардлагатай юм бэ? Хэдэн ямар том баг ажилтг юм бэ гэдгийг бас харуулах зорилготой. Газар дээрээс 1000 сонсоор нэг үүсгэж үзүүлээ явчих гэсэн зорилготой. За энэ хонгор халзан уус алзантай эцэг нэгсэнтэй энэ халзан. Тий. Шинжилгээ адааных. Энэ дайр гангийн гоо. Аль нь? Энэ хөрөнгөө. Дайр гангаас авсан юм аа би. Тий. Энэ наадхан яг манай өөрөө унгангүү дээ. Энэ хэнийг дайр гангийн хэний адуу вэ? Мэдхгүй би нэг дайр гангийн ил авч ирсэн. Дайр гангаас энэ Сүхбаатарын дайр гангаас бас нэг дүүгээс авч ирсэн юм аа. Энэ шонхоор дамж ирсэн юм да манай шонхороор. Энэ Элдэн цагаан гаралтайгүй. Энэ галт галаа гэдэг сэлэг сайхны галт дүү надаа энэ жил нэг цолныхоо нэг цайлга хийсэн. Тэгээ дүү өөрийнхөө азарганы төлөлтөй энэ бооргүй буурлгүй өгсөн.
Цаадах нь манай унгангөө өөр. Манай өөр л адуу нэг. Тий. Ингээд энэ нэг азартайгаа явж байгаа нэг дөрөнгөө байгаа. Өөр ч одоогүй байхгүй тий. Эдгээр ингээ унаамалдууд. Тий. Ер нь жоохон цөөхөн дүүхэн тиймэрхүү л маягтай явж байна. Цомхон доо. Тий, цомхон доо. Үндэсний хөв соёлын дүгэн дэлгэрүүлэгч Сөрөгчин урд компани. Энэ Мянгатаа. Энэ бол мөлдөгч гэвэл энийг үл зинүүлээ. энэ үгээр зинэглээ. Маш энэ ч өстө биднэрт ч хэрэгтэй юм байна. За тэгээд нэг ийм хэрэгтэй мэдээлэл хуваалцах гээд. Тэгээд та хэд маань бас хэрэг болох болоо гэд. За эхлээд авсан зүйлийн хайр чидийг бид нар энийг сонгосон тий. Та хэдийн авсан бүтээгдэхүүн бол 1500 ваттын хүртэн чадалтай 2 кВт-ийн батарейтай 300 ваттын толин дагалдаад манай малчид авдаг байхгүй юу. Гэрэл зурагт хөлдөөгч, утас, гэр интернет, угаалгын машин. Энэ бүх юмыг тасралтгүй ингээ ажиллуулах гэж энэ 200 тог гаргадаг Power гэдэг бүтээгдэхүүнийг авдаг гэсэн үг. Толин өөр дээр нь холбоотой байдیں۔ Толин холбоотой байна. Дээрээс нь хянах самбар нь өөр дээр нь суурилагдсан учраас толиос салгаад байх шаардлагагүй. Тэгээ гэрэл зурагт хөлдөөгч, угаалгын машин бүх юма давхар залгаад ашиглаа гэхэд өдрийн цагаар ирнэ 90-100% цэнэг нь хэвээрээ байна гэсэн. Цэнэгийн тэгж доош нь толтойгоо зүг холбож байгаа учраас унахгүй гэсэн. Дангаар нь ашиглахад бол нэг 8-аас 10-12 цаг. Аялал зугаалга ойр зүрийн жижиг шажиг хэрэглэн дээр 3-5 хоногийн хэрэгцээ хангат. Монгол улсын алдар туяж Эрдэнэ нутгийн Баянзал ах маань одоо ерөнхийдөө энэ дээр яг сая ногоонд гарахтаа энийг ингээ авч явсан. Чи надад ч хаал бид хэд ер нь танах руу ирсэн шүү дээ. Дандаа улсын үйлдвэрийн 1 жилийн баталгаатай сайн загваруудыг худалдаалж байгаа гэсэн. Нэг хоёр шүүтэй дагаа хэмжээндээ ороод байгаа. Тийм хоёр дагаа бас оролдоолгаа. Энэ хоёр даага тэр ихэн тэр цаатлын хулынх нь тэр хонгор алзангүйнийх хул даага нь наадлын хэл даага нь тэр боргүүнийх. А ингээ энэ боргүүг энэ даагтанд бэхээр даагтанд бэлгэлсэн юм. Тий, манай галтдуу надад бэлгэн төгс. Энэ сарматын нүхтэй. Сармат гэдэг азар байдаг шүү дээ. Тий. Энэ хөөрхөн жижиг бас авиастай юм шиг үлээ. Харин авиастай байж мэдхүүцэл санагдчих. Авиастай хаа. Авиастай. Авиастай болоод оролдоод байгаа шиг байна. За энэ үеэ бол ер нь битүү адууны үе юм байна тий. Дааг шүтлэнгүүд л байгаа даа. Тий, дааг шүтлэн голцоо байгаа даа. Тий. За ингээд нэг төхөөлөмжөнд өөрөөс. Энэ дэр өөрсдөө та хэд хэмжээд байна тий. Тий. Энэ доотлих нь яг тэгшилж байсан юм. Тэдүүлээ төхөөрөмжөн дээр нь очиод нэг хальт үзэгдэл. Төхөөлөмжөө. Тий. Энэ хүн болгон л одоо ер нь уяач зайлвал зарим ч метр барьцал үзэж байгаа. Энэ нэг хэмжилтийн юм чинь ч зайлвал та хэдийг бас нэгэн чангаадаг болтой юм аа тий. Нэгэнт хууль дүрм ингээ гарцсан юм чинь тэгэл сайхан хэмжээл. Тэгээд эдгт нэмждэг ч үгүй юм яа тэгэл. Яг би энэ дээр өөрөө хэмждээ. Энэ тэгээд доотлох гол нь тэгшгүй юм уу? Тэгшгэн. Энд чинь ингээ тэгш ус тавина шүү дээ энэ дээр. Энд дээр тэгш ус тавина шүү дээ. Энэ чинь энд метртэй байна ингээд. Яг энэ дээр метртэй шүү дээ. Тийм байна. Тий. Одоо ихмэр гэхэд ингэж олж ирэл 41 гэл. Яг эн чинь ингээд яг ингээд энэ хэмжээг яг ингээд таарсан байна. Яг энэ төмөр метр хэмжээ асуудалгүй шүү дээ. Энэ бас нэг талаараа яг за хэмжиж нөгөө метрийн хэмжээний баримжаа авахаас гадна мордуудыг бас дасал болгох адуугийн гişэ оруулаад сурчиж байна бас тий. Нэг ингээд идэх юм а гэд мэдээ. Яг ерөнхийдөө багцаагаа мэдчихэж штэ. За ингээд уяаны ихнээсээ л эхэлчихв. Энэ жоохон өнөөдөр өчигдөр нэг жоохон тахиулцгаацсан. Зарим нь жоохон сүүтрээ ороод аа л байж байна дөө. За. Энэ манай шүдлэнгүүд л байна. Тий, бас шүдлэнгүүд л шүдлээ. Энэ шүдлээ. За хураал. Энэ ингээ удмын яриад явчих болох амжилтууд дурлж байна. Манай араа борол хөвгчтэй энэ хураал. Манай гамбайл дүүгээ нэг хоолгоноос гасъя. 50-тай гэж явах. Энэ бас л манай тэр араа боразаа нөхд. Тий. Энэ бол тий арай тамир юм тий араа бор тий. Яг их нь арай өндөр цустай л да. Тэгвэл энэ цусныхаа хувьд илүү энэ хэдтэй энэ бор. Их нь 50-тай 75-тай. Яг наад чи одоо сайхан сургагдаал явж байгаа. Битүү юм энэ хоёлаа? Юусе бүгд битүү. Тэр нод нь бас ганц нэг оруулж ирсэн. Тэр халдсан уу? Энэ хоёр ч нод нь энэ хоёр хоёлаа шүүд. Нэг нь энэ баруунтлын хийж байгаа нөхөр. Энэ англих. Энэ хэрүү? Тий, англих. Тий, энэ англи.
Англи. Тэр нь Энэ араб их. Яг л манай өөрийн л. энэ толгой бол бүр яг хэв дарцсан юм шиг гардаг юм шүү дээ. Ерөнхий нэг Ийм дэвсгэл хэв тий. ингээд нэг хэвээр ингээд гаргаад яцсан юм шиг. Ерөнхий нэг дэвсгэл. Энэ нарны нэмнэгээр таад нэмнээд идэг юм уу? Цоорхотойгоо ч. Тийм байна. Ингээд агаар нэвтрэх юм байна л да. Тий. Миг Бас энэ даатгал. дээр Миг даатгал. тай. Миг даатгал манай багуулын унгаад энэ нэмнэгээр ивент итгэж байгаа. Оо за тэгээд ингээд толгой дараад би одоо таныг харин захиаж хэлсэн юм. Тэгэд энэ одоо логон ямар сайн Миг даатгал гэж өөр газар байхгүй. Зөвхөн манай дэл яаж байгаа. Манай галдаг. та чи ингээд нэмнэгээрээ шууд реклам хийчихэж байгаа юм шиг. Тий, даатгал. За энэ борхолц нөгөө арабын төлөөх те. Тий, шүтлөө өрөө. Битүүрээ. Тийшээ ханиад гайгүй үсттэй. Танаа Гүй ишээ. манай молдууд ханаагагүй л байгаа. Бас айгүй болгонтой порхор байгаа л. Энэ жоохон ногоон өстэй. Энэ хязаалал өрөө бас араб бороо л хөхт. Энэ саалмарны дүүгээс гарсан яруу саал тий. Тий, дүүгээс гарсан. Хязаалал бол. Тий. Хязаалал байна. Энэ яаж уралдсан? Уралдчихсэн? Энэ одоо инжлээс л уралж байгаа. Бас л битүү. Яг ганц нэг бас нэг 12 улсад нэг даагандаа 12 уралсан. Тэгэл нэг олон уралдаагүй. Энэ ч гэсэн англи хөхт байна. Амжилт. Энэ нэг бүсэд нэг 6 дорж даагандаа. Аль бүст вэ? Чойрын бүсд. Боржгоны. Боржгонд юм байна Тэ те. боржгон 6 дорж ирсэн. Энэ соёлмор байгаа маа. Энэ яг миний бас нэг соёлмор. Яг энэний их тал нь болохоор миний нэг махир халиунгүй гэдэг юм аа. Тэгээ эцэг нь энэ 25 таа. Харин цусаар бол бага байна те. Тэ тусаар бага. Гэхдээ энэний эцэг нь бундан гэдээ бас сайн зурагс. Тэрний хөхт. Ирээдүйд сайхан бол болох واخа. Ер нь гайгүй. Би гайгүй болно л гэж бодоод байгаа. За энэ нөхдөө сүүдэр бараацсан бай заримуд нь. Энэ нөгөө манад туу гэвч. Энэ Энэ манай нөгөө бэлгэндээ өгдөг дарцсан өнөө ш. Хараат. Мөн бэ. Хаалт авч. энэ гоё Энэ арай бүх үе чалж гэнэ. бүх зузаа оётлогоо ч. Харин тий. Тий. Тэр эдээс чи хамаагүй л бядтай харагдаад байгаа юм да. Тий. Ер нь та одоо ингээд энэ зүүн хичнээмээр үйж байгаа юм бэ? Би нэг ерөнхийдөө нэг 40-од юм л явж байгаа. Дээр би танахаар нөгөө улааг үгэнд орохдоо нэг хальт энэгээр дахиад өнгөрсөн шүү дээ. Тэгэхэд нэлээ өтгөл байсан юм да. Тий энэ чинь ингээл 40 гаруй юм байгаа шүү дээ. Унаан бол золтойгоо нэг 50-д юм байгаа шүү дээ. Тий. Дандаа баг голдуунуудыг л та үзүүлээ. За энд нууц цаадуунууд. Гүй яхаа эдгээр бас энэ дандаа бас соёол их мөр эдгээр ингээд яг бас сүүдэр бараад бас энэ эдийг бас ингээл машин дээр гаргачих тийм үү ингээд. Энэ наадлан болжгоны бүс төрүүлж ирсэн миний сая нодны 2 3 төрүүлсэн мэл да. Их мөр босоо яригээд. За удам нь. Энэ миний борыг өгтөө. Ер нь бүгд 50-тай. Даа царцдаг. Ихийн ямар бүү ах вэ? Одоо ч угаасаа их нь өндөр 50-аас доош тусдаа уралдахад хэцүү болцсон юм байна. Манай нэг өндөр шил гаралтай байт юм аа. Бүр одоо юу? Тэгээ наад 7 настай мөрөө. Цаатлын хоёр хоёр хавчиг мөр байгаа. Тэгээ манай азар байгаа. Цаатлын эдэн бол харагдахгүй байна л гэж байна. Тэгэхээр мөрч энэ жил одоо 7 таа гэсэн үү? Тэгээ наадах чи бүсэд нэг төрүүлээд улсад бас нэг 12 дээр ороод. Хэдэн онд улсад 12 дээр орсон юм бэ? Өнгөрсөн жил. Яг энэ машин дээр арай сэрүүхэн байдیں۔ Энэ нөгөө дүнжин гаравт сая төрүүлдэг хязгаарлал үрээ. За. Дүнжин гаравт төрүүлдэг сая жахлын шарх төрүүлдэг. Бас манай англи хэл хөхт. Цааталт бас жахлын шарх төрүүлдэг бор үрээ ах шиг байна. Бор нь болохоор нөгөө арабын чинь төлөөх тий? Тий, наадах нь англи хөхт. Англи. Тий. Ихүүд ихгүүнүүд нь одоо ядаж ихгүүнийх нь удмыг. Их нь энэ Стамбулын 50-тай үг тугал тавиад тугалын 25-тай үг. Цаадах нь миний улсад ордог бор морины бас л яг л өөрийн адууны дэвсгэрэл одоо яг. Тэг ер нь л удам өгч дээгүүрээ дандаа л энэ азаа мазрын тэр удам орцол байгаа. Бүс алзын удамтай байгаа. Яруу саарлын удам. Яруу саарлын их нь байсан. Тэгээ тэрний биш нөгөөх нь нөгөө борынх нь
их нь пулсаар гэдэг. Тэрний удмын 2 үрээ авах шиг байна да. Тэгээ тэрний нэг дүүнэрүүд дандаа огтуд аггүй охиад он. Азаргчин харагдмаар байна л гэнэ хурлаахаа бичгийн дормоор юм гэж. Яаж харуулах вэ? Ингээд Намайг харуулахгүй байна гэдэг азарг нь төмрөлтөөр хараа. Чихээ гаргаж ирээ сая бүр толгоо гаргаад ир. Энийг одоо өнөөдөр чи халуун байгаа шүү дээ. Харин тийм ээ. Энэ айхтар сэрүүн хүүдэн байжгаад ингээд огцом халах. Ер нь уяанд хэр нөлөөлөх хурлаахаа. Гайгүй дээ. Яавал ч дээ. Угаасаа тэгэл нэмнэл идэж чинь байнга тордлогонд явж байгаа шүү дээ. Сайн нөгөө яг хөлс дуусгын алдар дээр айхтар огцом хүүдэрчлээ те. Тэ нэг 2 өдөр муухай салхитай байсан. Гайгүй нэмнэж юмнээд. Одоо гайгүй. Энэ азаргчин ямар удамтай яадаг идэг үлээ? Энэ одоо хавчиг азаргоо. Тэ энэ миний нэг валаасны гэдэг азарганы төл. Их нь Эрдэнэжлонгой шарга азарганы. Шаргын зэв. Тэгээд энэ шаргын зүстэй явтай тий. Энэ яад энэ төхөөрөмж юм. Миний төхөөрөмж. Оо за та чи ер нь ингээ бисрэг наадам хийчт юм шүү баг. Одоо тэгэн штэ хүүхдээ. Энд дээрээсээ шууд ингээд ерөөсөө бүх юм бэлтгээд хүүхдүүдэд яадаг юм штэ тий. Төхөөрөмжөнд надуугаа оруулсаар чинь энийг унгаж хүүхдүүдээ гаргаж уралдуулах юм. Одоо төхөөрөмж тавьж сунгана штэ. Төхөөрөмж ажиллаа ихтэй байнга төхөөрөмжтэй штэ. Ачиж яваад. За танаа хат маань одоо. Тий. Манай унаач нар. Жаргаж ах шиг байна хүүхдүүд дулаахан тий. Хурлаахын хувьд бол одоо би бас таны нэг юм дээр их талархалтай ханддаг. Уралдаанч хүүхдүүдтэй хандж байгаа хандлага нөгөө хин нэгэнд харагдах гэж биш зүгээр л байж байгаа байдал ингээд би сэтгүүлийнхаа зурган дээр ч бас нийлээ тавьж илсэн. Хүүхдтэй хүндэтгэлтэй ханддаг. Тэр зам бол их таалагддаг юм. Магадгүй бас тэр нөгөө хүүхэд байрлуулах хүүхдийн хүндэтгэлтэй хандж байгаа бас танд буцаад үр дүн гэдэг юм уу, буянч гэдэг юм ирдэг л ах. Тий. Энэ уус жагаад шар нөхрөөс машлиг авахгүй. Галагай халуун мөрийг өмж улсад олон төрөөс өгчсөн миний. Унаач байсан. Сайн уу? Тий. Сайхан зүсэж гэнэ үү? Тий. Хурдан сайхан хүүхдүүдээ. За манай унаач нар байна. За. Амралтын цаг уу тааදී? Амралтын цагаар ингээд усан буугаар ингээд байр. За. Чи хэдэн настай юм? Энэ бол сурж байгаа хүүхдүүд үү? Сонс. Тэр нөхөр бол ундаг юм шиг байна. Тэр сайн унаач. Тэр харин одоо морины хүүхдүүд мэдэгддэг те. Тий. Он. Тэр нөхөр энэ хоёр бол ундаг байгааг нь тэр цаатлах он. Одоо энэ сайн унж байгаа минь үү? Сэл од гэдэг. Алиг. Энэ үг. Энэ шалдангоо. Тий. Тэр бас нэг юм. Харин энэ хоёроо шууд мэддэг чинь. Ингээ та ба усан буу аваад өгсөн бэ? Манай Америкийн нэг усан буу өгөө тэгээд тэдрэнгээр нь бидгээд байнга тоглодог. Чи хэний хүүхдээ? Чи. Буян мандах. Өвөө чи ямар хүн бэ? Тад манлаа яач. Хий. Чөчөө. Чөчөө тодтонтой чи. Хий, өвгөх нэр хэлээч. Алдар туяач. Элдэн. Чулуун. Ямар азартай вэ? Энэ элкахе зэв байхгүй. Бодрогийнх нь хүүхд. Тий. Таны ээж бодроо юм уу? Хинний? Таны ээж чинь. Манай жилбэг заяа. Дүүн уу? За. Элдэн жуулахын зэв байхгүй. Эрдэнэчлэн ахыг тус мандаа эрдэнэчлэн ахаа. Тий. Хоёр хүнтэй шүү дээ. Тий. За чи тэгээ мөр унж гин үү? Мэрөө. Унж. Өнөөдөр унана гэж бодож байгаа. Одоо гормсон юм уу? Арай унаагүй. Элкахын хоёр одоо нөгөө хүргэн наттай хамт байна. Тэгээ элкахын охиных нь хүүхд авахгүй. Нэг нь тэр ах шиг. Тэгвэл баг охиных нь хүүхд. Тий, баг охиных нь. За морьосаа унаарай. Элках өөрөө байхгүй. Алдартай уяач шүү дээ. Тий. Тэг чи өвөө чүүчүү өвөө гэд нэрийг мэдгүй юм уу? Өвгөх нэрийг мэдэхгүй юм уу? Чүүчүү өвөө. Тэгдэв үү? Тэгэд дуудсан юм шиг. Тий. За. За чи тэгээ чүүчүү өвөө сайн уяач чалаарай за. За. Энэ ахын. Энэ ахын юм. Зүгээр. Чи чамаг ингэдэ. Эрхэм сайхан хэдэн жил болно бэ? Одоо нэг 3 жил мөр унж байгаа. Ямар амжилт үзүүлсэн? Би нэг өвөөгийнхөө хонгор морьтой сунгаанд 2 удаа төрүүл 2 удаа нөгөө 2 торс
Устдад орж өөр амьдрал тавьж байгаа. Тэгээд би өндрөөс олоогаас Чи өндөр юм уу? За энэ нэг дурчтай уралдаанчтай хальт ярилцаах юм. За ши. За сайн уу? Шоколад самрын төгс хослол Obviously Jimmy Nutri Crunch. Таад чинь энэ усаа энэ худгаас авахтаа Энд нэг айлаас авч байгаа. төрөөс мөнгө төлдөг юм шиг байлаа шүү дээ. Үгүй энэ хүмүүс гайгүй шүү дээ. Бор ухаагийн үеч чинь бас Гөөс тэгээд худаг усын яаж байгаа юм чи бас хүмүүс хоорондоо сайхан зохицол явж байгаа юм чи. Тэгэл тийм юм шиг байна лээ. За одоо энэ цэргийн ногоон майхан болохоор энэ цэргийн ногоо майх нь манай залуучууд байна. Өнөөдөр жоохон өчигдөр жоохон молдоо дахиулсан. Өнөөдөр жоохон ариун цэвэр сагцгаагаад байна гэдэг. тийм үү? Орж болох юм уу? Асууж ач. Зүгээрээ. Зүгээр үү? Сайн байна уу? Арлаа шүү. Хунтж байгаа өрөөд байгаа шүү дээ. Ногоон бас зүлэг тавьцаа. Юу өмсөд байгаа? За нөгөөх маань Юу өмсөд байгаа? ангарцсан хөлтөд. За манай залуу бодолгоо өмссөн байна. Зарим нь унтчихээн өдрийн амралтын Наадах ч бас миний унаач байсан. Энэ хоёр хоёулаа миний унаач байсан. Энэ хоёр чи хоёулаа сайн байна. Дээлээ өмсчих тэгвэл хэдүүлээ Хоёулаа. гэрэлтэй Дээлээ өмсөж байгаа ярьж тохих юм тий. Яа. Чи ийм дээл авсан. маар тавиад унтчихсан юм биш дагаартай тий. Эмээлнүүд Дулаахан юм байна. Энэ та зориуд хийлгсэн юм. Тий. Эсвэл ингэж байж идэх юм уу? Гүш тий чи хүн хийсэн шүү дээ. Олон байхгүй. Хөвдөө болоод хөвдөө. Хөвөлтэй? Оо тийм ээ, энэ чи гаднаасаа зузаан бэрдэнтэй ирнэ дотортой Ийм юм дээл авсан юм чи. Бороо нэвтрдэггүй юу хүрлээхаа? Өтөхгүй. Харин тийм янзтай. Тэгээд дулаахан юм байна те. Тий, эдгээр энд байгаа. Тэгээ хэдэн цонхтой 1 2 3 4 5 цонхтой тэндээ бас хаалгатай юм биш үү? Тий. За дүү футболк өмссөн байна. Эндээ та хэд ингээд ариун цэв уг нь ингээд сойзоо хийж эндээ хийх хэрэгтэй юм биш үү? Тий. Одоо нэг сойзоо шүү. Нэг сойз. Айгоо нэгийг дамжуулж байгаа юм байна. Дамжуулж байгаа байгаа. Хангалттай усаа байсан юм шиг. Морины бэлтгэлүүд байна те. Тэгэл. За энэ манай нэвтрүүлэг дээр хамтардаг компани бүтээгдэхүүнүүд байна. Манай хэд байна. За эднийг ч бүгд баг вэж толгой дараалал хэрэгэлдэг те. За өөрийгөө хэлцүүлдэг. За нэг анхны мөгдгээ тэгээд Улсад морины төрөөс үгтэй нөө. Монгол улсын тод манлаач Төмрөтрэн гал доторхын. Халин морины төрөөс. Тэг мэдээж бол төрийн наадамд их насны морь төрүүлгэн гэдэг бол хүн болгонд олдох завшаан биш. За төрийн наадамд 9 насны морь уралж байгаа боловч дээд нас, их нас гэл илүү одоо нөгөө чансааны хувьд хамгийн өндөр эренбитэд тооцогдож байгаа шүү. Тэгээд Төмрөө ахал надаа гуйгаал тэгэл унсава морь. Өмнө нь унж байгаагүй мó? Унж байгааг. Ерөөсө зөвхөн наадмаар тэр жил унаал төрүүлсэн юм. Тэгсээ. Яг наадам тулгаад өмнө нь унж байгаагүй морио унах. Тэгээ төрүүлэхэд Их гоё мэдрэмж. Энэ бол эхэндээ л ер нь яадаг морь онолч гэж бодож байсан. Тэгээ сүүлдээ гайгүй л морь гэж бодлоо. Төрүүлж арчиж. тэгээд өөр ер нь ямар насны морио унжсэн юм бэ? Анх хоёр хэдэн жил хурдан морио унсан? Аль нутгийн хүүхэд юм? 8 жил морь унж. Дорн тамхи. Айлсан бай. Хэрлэн сумах. Төвөх. За бусад наснд ер нь ямар амжилт үзүүлсэн бэ? Ямар алдартай морьдуудыг унжсэн бэ? Нэг ч алдартай морь унж байгаагүй. Хүрлээ хахаал морийг 7 жил унж та. Ямар амжилтууд үзүүлсэн? Бүсцэнд орсон. Бүсдүүд чинь тэгээд бүсийнх нь тэгээд нэг сүртэй биш юм уу? Тэр чинь улсын бүс буюу засгийн газрын тогтоолтой наадам үстэй. Дорнтын бүс нэг орсон. Тэгээд Өврангам 91 жилээр нэг орсон. Зөндөө байна уу? За амжилт хүсье. За баярлалаа. За одоо галтгооны гэрлүү ирж байна. Энэ нөгөө нодлонгийн их хурд морь харагдах хөвгт шүү дээ, тий? Мөө бодилдинг Сайн байна уу? бодилдинг улсын 2 удаа авах. За сайхан сэж гэнэ үү? Бодилдинг.
Бид ч олоолаагаа бараг 24 5 явж байгаа шүү. Би ч бараг нэг хүн нэг мөр барихаар байх шүү дээ. Олоолаа. Тэгэхээр ч одоо тэрийгээ дагаад нөгөө хоолонд юу гэл ачаал их болдгоо. Тий ямар хоол асуудалгүй шүү дээ. Тэгтэл тэгэхээр ерөнхийдөө бас нэлийн зардал гарна тий. Хоолныхаа зардлыг дийлэхгүй бол морь яах вэ? Тэрчтэй мэдээ тэгтэл ерөнхийдөө. Өдөрт хэдэн удаа хаал? 2 Ямар хоолно? чойн будаад хорго. Хөөшөр пиршки гэл. Хүүхдүүдтэй хантав тухайг хараад ямар хоолнд дуртай гэж асууж гал тэгэл заримдаа хийчихдэг. Тэгээ оройдоо сайхан шөлтөө хоол хийдэг. Бусдаа шөлтөө хоол хийн. Хүрээ махтай шөлтөө хоол хийн. Ханных хийн. Тэгэл төр төрлөөр нь ингээл өөрийнхөө хэмжээнд ингээл тааруулаад хийчихдэг шин. Үндсэн хүмүүс одоо нөгөө гал уяныхны хоолохоос гадна зочид бас ихтэй идэв юм шиг. Тэгэл өөрийнхөө хэмжээнд тэгэл хоол хийгээл шин. Бусдаа цой муу ингээл. Бусдаа шөлтөө хоол мал гэл. Манай хүүхдүүд хурдан морь ундгүй. Гэхдээ хүүхэд том болсон манай хүүхэд. Том болсон өмнө говьт өгч. Манай дүү. Хэдэн жил галтгоо уйчин галтгоо. Чинь баг 10 гаруй жил болсон. Туршлагатай. Ирчүүд олонтой газар цөөн л их хийдэг бах тий. Цойн дуртай шүү дээ ирчүүд чинь тэгэл голдууд нь цойн будаа уурга тэгэл юм тэр хоолыг хийж өгдөг шүү. Манайха ямар хоол их вэхэр цойн л шүү. Асуувал. Бас саналынаас асуунаа шүү дээ энэ нэг. Тэгэхээр цойн гэлэнгүүтлийн тоогоор уус дүүрэн цойн шүү. 20-ын тоогоор дүүрэн цойн хийгээл тэгэл өгчдөг шүү. Гоё энэ баярлал гэтчихдээ манай тий. За оръё. Энэ дарга нь хажууд нь сууж байгаа шүү. За. Атма энэ. Одоо энэ юу н босс болсон юм шүү. Миний уралдаан зүйлтэр бол айлтгүй юм шүү. Хүмүүс чи хүүхэд олдохгүй байна гэдээсэн. Байлгүй дээ. Чи доороос байгаа юм чи. Эднэр эндээ хувцас солиод. Эндээ онтон. Ингээд энэ дээрээ үргэлжлүүлээд унтчих юм. Доор нь хөнжил гуцаа хийцэн байгаа. Ханах өөр хамгийн хол нь хаанаас ирж байгаа уралдаан хүүхдүүд? Баяулгээ. Баяулгийн ховдос хүүхдүүд нэлээд байна. Байна, говьолтой байна. Таны 10 гаруй хүүхэд байна. Манай баах хүмүүс зөв хамт орчихгүй тий. Хамт орчих болох. Тэгээд та зэрэгтэн ярьж чадах. Ямар хамт. Цаа. Сайн байна уу. За ингээд доороос нэхлээд. Сайн байна уу? Ой сайн байна уу? Сайхан. Сайн ууч тань айл хийсэн чи ингээд давхар айл хэсэгчтэй. Дүүч наваг сандаргаал. Төрснүүдээ баяжуулъя да. Ингээд байгаагаар л ажил. Тийм ээ тийм байгаа. Угаасаа ерөнхийдөө нөгөө юм тавилтгүй учраас. За мордоо сунгаад байна уу? Дээр 5 гэж болсон байгаас танад. Нэг өглөө очсон ш танахраа. Урд максын өн дээр хончоод. Харин тэ. Бөөнд ингээ морь мада өчигдөнтэй сунгаад. Тэгээд олоолаа энэ да. Энд чи ингээд бас гоё гоц та. Тэгээд явандаа оруулна гэж бодсон хэд үнтэйгээ шууд таарчлаа. Ханахаа оруул очин гэж бодсон байж байгаа. Яа өөрөө муутай үний шиг ингээд. Энэ босс их цутаад байгаа. Энэ дээр нэг тэгж яагаад нэг тулах юм байна. Өвөл намайг амар олон хүнд нэг амлалт өгүүлээ тэгээд алга болсон ш. Энэ хүн Хөөштэй би чинь баг би сүүлдээ би бодоод эргэ бодсон чи би нэр ингэж амар удаа хүн рүү залгаж ялүү гэж одоо гинт нэг жоохон юудлангт нэг паст тэгэл алдсан. Нэр гис намайг амар удаан уяасан ш. Хүмүүс нь хүлээгээд байдаг асуулт нэмэгдээл байдаг байхгүй. Амар тэжээл маань ямар онцлогтой юм бэ? За амар тэжээл нэг юм 4 төрлийн найрлагатай байгаа. Хэвэг, овёс, эрдэс давсаар баяжуулсан. Тэжээлийг өгөхөөр гидсэн ингээд цанхаах уу гэдэг байхгүй юу. Би энд бол ингээд бүр ингээд итгэлтэй хийж чадна. Яагаад тэгэхээр манайх бүх ингээд тоос шороогийн ингээд нэг бүгдингийн цэвэрлээд авдаг болохоор ерөөсөө тийхгүй. Манайх хамгийн сайн чанарын болцтой эзэлгүүнжин өндөртэй овёс хэрэглэлтгээрээ давуу талтай. Амьсгаа задлж дархлаад юм чинь. Дархлааны системийг ингээд сайжруулах зорилготой ийм микроэлемент. Уяачд байнга авж байгаа шүү дээ тий. Одоо наадмаас өмнө одоо ингээ уралдахаас хэд хоногийн өмнө хурд
одоо амар хоёрыг айгүйх түлхүү өгдөг. Яг уралдааныхаа үед болохоор шингүүртийг өгдөг гэж нөгөө нэг уяачд өөрсдөө тэгж. Бид нар болохоор нөгөө нэг яг л өдөр болгон өгөх зааварчилгааг нь л өгч байгаа байхгүй. Өдөр тутмын шим тэжээлийг бүрэн хангаж ачаалал даах чадварыг нэмэгдүүлнэ. Амар тэжээл. Харилцах бэлтгэл. Ер нь та хэдийн үеэс улсын наадамд мөрдөө оролдож ирсэн юм бэ? Би анх нэг 2007 8 оноос л эхэлсэн санагдаж байна. Тэгээ 8 онд илүү соёлон болмоор болж ирсэн шүү дээ. Бүсэд бол олоосоо бас улсч бас чанга шүү. Тэгээ улсад бас дааг төрөөс ус алзантайгаа бас Зэндбаатар гэдэг үүртэй бас олон жил хамт явсан шүү дээ. Тэгээ энэ 11 оноос л тусдаа. Сүүлдээ одоо 16 жил тусдаа л явж байна. Ерөнхийдөө тэгээд гайгүй. Баг уулын унаг гэж гал уяа байгуулаад. Бид өөрөө өгсөн. Одоо энэ Хатанбаатар гэдэг манай хинтигийн дуу байгаа шүү дээ. Хинтигийн Ихмэр төрүүлэгдэх нөхөр байна. За үйлэнтайхан төрүүлэгдэх нөхөр. Тийм байж л байдаг шүү дээ. Аа. Тэгэл далооч тийм. Тэгээд жаахуудаа тэгээд энэ тэнд нэг тиймэрхүү юмнууд байж. Манай тэл дүү байна, шарив байна, бие байна, галт байна, сэлэнг байна, манай шонх хэлдэ. Тэгээ мөнгөсөө хэлдэ. Энэ жил манай энэ говийн бас энэ лав гочир мочил эдэлтэйгээ нийлж бас нэг мал хамт уйгээд өгдөөс хойш яасан. Тэгээ энэ залуучуудаа сайхан нийлээл. Манайх ч одоо миний яг мөрөнд чи гамбайл дүү маань бас аштайхан дүү маань бас аятайгаа хөвлүүлж чаа. Тэгээ дүүтэйгээ хэдэн хүүхдүүдтэйгээ ахна. Ингээл үзчихлээ. Баг уулын унаг гэдэг нь яг нутгийн тэр би гэрийн баруунтлынхаа тэр баг уулын тэр хормойд их уулын хормойд шар газар байсан шүү дээ. Элдэн чулунгах байдаг шүү дээ. Тэгээ манайх чи баг уулын хормойд манайх байдаг байхгүй. Уус алзан малзан байсан. Тэгээ тэр бэлгшээ тэгээл бас том уулын нэр өгөөч яах вэ? Баг уулын хормойд одоо энэ адуунууд мэдлээд байгаа юм чи. Тэгээ баг уулын унаг гэл гал нэр өгчихгүй. Тэгээ яг ерөнхийдөө бас одоо нэг гал гэдэг ч одоо яг тэ бүгдээрээ сайхан нийлээд нэг хамтраад бас бөөнөрөө бас бие бинийгээ дэмжиад морь малныхаа ажлыг хамт хийгээд гал уяа ямар байдаг вэ яг тэрний жишгээл явж байгаа шүү дээ. Энэ чинь бага хэмжээний компани л удирдан зохион байгуул. Компани л ажил болчихж байгаа шүү дээ. Ерөнхийдөө нэг ер нь муухан ер нь нэлээх ажиллагаатай шүү. Энийг бас хүмүүс одоо бүтэн жилийн төлөвлөмөр болж штэ сүүлийн үед. Энэ олон хүүхдүүд чи бүгдээрээ л ээж аваахаа нанд хүүхдүүд ч тэ. Тэгээд тэр сайхан ээж аавд надад итгээд үр хүүхдүүдээ өгөөд морь оноолно гэдэг бол тэр ээж аавд сайхан сэтгэлдээ тэгжиж энэ миний морьдууд холдолж байна гэж би өөрөө ойлгож байгаа шүү дээ. Та тэгээд бас хүүхдүүдэд зүгээр яхад тухайн цаг үедэр морь ууж байгаад нь гэлгүүгээр голлаан хүүхдүүдийнхаа өсвөрмөлцлийг дэмжиж одоо нөгөө хөгжүүлэх гэдэг юм уу цааш нь өсвөрчгт нь бас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг учраас бас ээж аваад гэдэг нь орлон хүүхдүүд. Яг ер нь тэгээд хүүхдүүдээ яг хичнээн ингээ морь унаад одоо хасагдлаач гэсэн эргээ туслаад сургууль соёл бас ингээ ах トゥ угийн барилгаатай болчихж байгаа юм чи. Тэгээ бас бие биендээ төстэй хүнд хүн илүүдэхгүй гэдэг үднээс жоохон олонтой байдгаа. Одоо ингээ том болснууд бүгд туслаа сургууль соёлд явах нь яваал ирэх завч өгөөр илдэгч болчлаа. Зарим нь яг сургууль соёлд ороод өөр энэ тэнд ажилд орсон ч гэсэн амралт чөлөө цагаараа ингээ 100 илдэн штэ. Илүү сайхан залуучууд болцсон ч байна. Гэр бүл болцсон ч хүмүүс байна. Одоо ингээд өдөр чи ингээл өнөөдөр жоох амралтын маягтай байна. Өнөөдөр манай охтууд. Харин тийм болтой байна. Ариун цэврээс агцгааж байгаа шиг. Хүүхдүүдээ өвл одоо яадгийг яг ингээл өөрсдөө байлгаал хийж гэнэ үү? Ээж аав дээр нь амралтаараа илж байгаа шүү дээ сургууль соёлынхаа. Амралтаараа илж мөрлийн ажил хийчихэл тэгэл буцаа авчих шүү дээ. Манайх чи хинтид баян утгатай байгаа шүү дээ. Дүү нэг дээх үед очсон да. Тэрнээс хойш очоог байх. Тийм. Тэндээ яг суушаад хүүхдүүд бас яг энэ адууны төлөө бас би бас нэг бодсон одоо мөрөөдсөн юм байна. Тэрийгэ биелүүлэх төлөө хичээгээл явж байна. Адууныхаа үл шимийг үзнэ гэсэн бодолтой. Ер нь хурдан адуу гаргах, хурдан адууныхаа үл шимийг үзэх. Ер нь Монгол төрийн наадамд одоо бас төрүүлж яригдуулах. Урд нь бас энд дүүс эцэгүүд нь төрүүлж яригдж ирсэн юм чинь адилхан энэ төлөвд бас төрүүлж яригдах байх гэж хичээж байгаа. Ер нь манай залуучууд бүгд л
хичээж байгаа шүү дээ. Танаа үржилт чинь заавал салзан гэдэг нь адвар. Бүс салзан орж. Ер нь тэгэл мөнгө өшөөд энэ тэгэл сайн азгнууд байна. Яг нь ер нь 3 сайн азуу гэхэд яруугийн ээж байсан, борморны ээжүүд байсан. Ер нь сайн гүүнүүд бий болсон. Тэгээ гүүл ер нь гол шүү дээ. Туглыг хойсон баг тий. Туглахыг халаах цөөхөндөө тугалж яг тэнд батал дээрээс. Туглах цөөхөө бас нэг хоёр ганц нэг юм байх. Бага 2 3 гоо байгаа надад. Би ер нь таныг тэр яг нөгөө төрүүчийн удаа хэлэхэд тэр өвөл очихтаа бол за ахвал ер нь улсад төрүүлж аригдсан хэд хэдэн нэлээд хэдэн адууны бол удмаас авчиж байгаа юм байна да гэж яриан дундаас ч ойлгож ирсэн шүү дээ. Бага. Ер нь адуу бий болгож ил байна. Яг одоо тэр энэ гэж ярих бас асуувал одоо бас мэднэ. Адуун дээр нэлээд тулж ажиллана. Яг үйлчлэлийн асуудал дээр бол би өөрөө их тулж ажиллаж байгаа. Уян мөрдөн дээр бол одоо сүүл үед манай Гамбайдуу байсан гадагшаа юмд явчихвчуд бид. Үржлийн гэснээс одоо хүн болгол дор хүрнэ үржил хийж байна л та арай төрүүлж хөдлөөд бас нөгөө өөрөө ч хэлсэн чинь тулж ажиллаж байгаа учраас алдаа оноо амжилтыг ингээд өөрийнхөө дүгнсэн маш яавал арай юу нь илүү зөв манай нөхцөл дасан зохицохоор юм байна. Ямар бодлого баримтлал илүү үр дүнтэй байхаар юм шиг байна. Тэгэхээр яг ер нь зүгээр арабууд найраад төсөөлтэй. Гэхдээ англич гэсэн ялгаагүй. Ер нь тэгээд адуу өөрөө ерөнхийдөө ингээд хүн болгол одоо биенийхээ адуу мэдээ сүйд болох нь юу байх вэ? Өөрийнхөө бодол сэтгэл. Би яг ерөнхийдөө миний гүүнүүд бас сайн байлгахыг л өөрийнхөө хэмжээнд байлгаж байгаа. Сайхан адуунууд цус орох. Тэгэл ер нь сайн гүйтэй байж бас азарг бас сайн байх хэрэгтэй юм шиг үлдээ дээ. Ер нь. Тэгээ одоо тэгээ хүн болгол сайхан үйлчлэл хийдэг болчихлоо шүү дээ. Одоо хаанаас гараад ирэхэл нөхцөлтэй болчих. Тэгэхээр энэ адууны уралдаан энэ соёл улмал гоё болох байх. Тэр хууль дүрмэн аятайхан нэгэн шугам дээр тавьчих юм болчих байх. Тэгээ яг энэ хүүхдээ одоо тэр улсын наадмын нэг замын ч гэсэн бас нэг бүр болохгүй бол холбоо бол засч штэ. Замын гоё засаа тий. Хажуудаад нь хардаг үздэг юм хийгээд тэр бол хийхэд амархан штэ. Сэтгэл өвөл хийчих байх. Улсынхаа замынхаа уралдааны замыг бид засмаа санагдаад хийдий миний хувьд. Тэн залуучууд өөр хэв нэ хөл гарын боогоод л байдаг. Зам нь аятайхан байвал бас морных нь хөл гарын бүтэн байна гэсэн үг шүү дээ. Би энэ таны байгууллагын нэг галын системийг ингээл фэйсбүүкээр харж байдаг юм л да. Ер нь бас гал уяга нэлээд зөв зохион байгуулад яваад байдаг юм байна да. Сайн одоо нөгөө галын сайн тэргүүн байна да гэж хараад байдаг. Зүгээр манайхаа одоо бүгд төхөөрөмжөө тавина. Тэгээд бүгдээрээ сайхан мөрийнхөө ажлыг хийн. Нэгнийхээ сайн байгаа адууг бүгдээрээ дэмжин. Тэн дээр анхаарна. Ер нь одоо юу гэдэг коллективтэй гэдэг юм уу? Юм найрамдалтай байгаа л да. Ер нь бүгдээрээ сайхан мөр маланд оролцсон. Одоо өшөө хичээгээл үзэж шүү дээ. Түрүү нөгөө үржил ярьсан дээр ер нь яг таны бий болгосон гэдэг юм уу? Танаа адуун зургаас таны өөрийн томхтой адуунаас том наадам гэж ярьдаг улс бүсийн уралдаанууд хичнээн адуу орсон байдаг юм. Давхарцсан тоогоор дан адууны амжилтныг одоо 2 3 том наадамд өнтер орсон. Бага. Одоо энэ имбүүмөр байна. Одоо 7 настай мөр. Тэр одоо улсад зургаалаад, улсад сонгомолд ороод бүсэд жорсон. Ер нь хамгийн том амжилттай. Яг энэ жил бас нэг шинэ мөр гарч ирсэн. Нэг дүнжин гарагт амаа үзүүл. Бас нэг шинэ үрээнүүд гарч ирж байна. Тэ. Бас нэг шинэ азаргнууд гарч ирж байна. Одоо 2 хавчиг азарг байна. Ер нь би нэг багт нь жоохон уралдахгүй жоохон хадгалсан адуунууд байгаад байгаа. Яг миний өөрийн тэр 3 адуу хөлбөмбөд дараагаараа орж исэн. Нэг эцгийн, нэг ихийн хоёр, нэг эцгийн яг нэг юуны 3 адуу орж исэн шүү дээ. Тэгээ дараагаараа тий. 21 оны зүмстэй. Тий яг наадам хойштой. Тэр жил мордууд маань их урдан байсан. Бас нэг бундан гэдэг нэг газар бас тэр маань бас аятайхан байсан. Бас нэг их мөр бас аятайхан байсан. Тэгээд наадам хойшлоод бид зүүн бүстэй оролцсон л да. Тэгээд дааг маагнууд аа. Ер нь бүсэд бол олон орсон. Улсад бол бас цөөхөн шүү. Би тэгтээ улсад нэг 4 5 жил нэг 2 мм саасагдсан. Яагаад гэдэг мэдэхгүй. Бол тэднээс болцсон бол бас дөх байсан шүү. Миний мордуудаас бас яг нэг 2 мм 3 мм гэдэг баг 4 5 жил хасагдсан шүү.
Тэгэхээр ер нь бас нэг урам хуурай жоохон шантармаар энэ төр болох уу? Гэхдээ юунд шантархтай. Шантрын шүү дээ. Хамгийн юм бэлдээд ганцхан уулнаад нь бэлдээд. Улмал молдон гоё бэлдээл одоо бүр хэмжээг нь бүр 1-2 санжаад доогоор бэлдэж илж штэ асуулчихгүй тулд 2 хонд мөргсөн юмар юу гэх. Тэр хэмжээнд одоо үе чинь нөлөө байдаг юм уу? Яаж та тэр хэмжээг нь оруулаад байдгийг тижэл арчилгаан дээр нь харддаг юм уу? Эсвэл нөгөө гарахаас өмнөх буюу азар гүний тохион дээр анхаарсан. Яг харьцаанд нь жоох анхаарчлаа. Үйлчлэлийнхээ тал дээр бас нэг дээд өгчлийг хараад өндөр нам байна уу бас нэг гаргах тал дээр тиймэрхүү харьцааны асуудлууд гарч ирж байна. Ер нь тэгээд бас оруулах хэмжээнд орох магадлалууд бас гайгүй азуунууд маань бас нэг тийм том биш л дээ миний азуунууд. Ер нь тийм их өндөр биш. Сайхан жижигвтер азуунууд. Гадуур хүн амьтанд ер нь гадагшаа өксөөс хаана уралдаад том наадамд орсаад өнөд байна. Бага шүү дээ. Хэл азганы хүүхдүүд нэг тэр гомбог над дээр байсан нэг байж байгаа явсан залуу нэг гүү тавьж ирсэн. Тэрний төлөө улсад амуу үзүүлээд шүтлэн төрүүлээд тэр тод хэрэг шарив дээр нэг соёлоо азрагд болчих авчиг шүдэн гацал байсан. Тэгээд тэр амуу үзүүлж ирсэн. Бүсэд бас осон сүүл үед Палестин азганы төл нэлээх орсон. Одоо ч нэг тоолоод байсан ч юм тэгэл энэ тэнд бас хүн амьтанд өгсөн сайн дахиад байдаг шүү дээ. Нөржил хийж байгаа хүмүүс чинь бас тэрийгэ бүртгээд идэх болтой юм байл шүү дээ. Өө би ч нэг бүртгээд байна. Нэх бүртгэсэн байхгүй дээ. Баг заал байгаа. Одоо мал авъя сонирхох гэсэн хүмүүс бол намар холбогдоход болох л бах тий. Тэг яг нэг цөөхөлдөө ер нь нэг тийм олон хад байх 300 гаруй хад болох. Цөөх. Яг ерөнхийдөө бас гац нэг ирээд аваад явцдаг дүүнер байд юм уу энэ говалтай амалтай тэгэл ховд мовд энэ Баянгар Монголоос ирээд аваад ичдэг өмнө говьдээс. Зарим ч аваад явчихдээ тэгэл. Давааран цаасаар өхөн ч өгчл дээ. Даваад дож дүүдник сайн алтраа зогоцсондоо улс мосод бас 10 хэдэл ороод. Баатрын доод шүү. Тэ бүсэд амуу үзүүлээ тогроо халтар гээд зооцсон. Бас нэг дааг өгсөн бүс мөсөд төрүүлээд байсан даваад ажлуудаар. Тэс нэг дааг явсан ма тэр бас төрүүлж Баянгарын бүс төрүүлж яана гэдэг чийсэн. Зөвлөлөө багш. Таад нэг тэр нэг молрын бомб гэдэг нэг гоё юм хийвэ. Facebook-оор тий. Тий. Яг адрагманы бас би жоохон жилээрхүү байгаад байсан. Тэгээд ерөнхийдөө Батэлд нахтайгаа яриад тэгээд өөрийнхөө юугаараа тэгээд байгалийнхаа жамаар оч. Тэгээ баг ах тэр хоорондоо ярьж чад Батэлд нах манаас нэг иймэрхүү юм хийчихье. Би ч бас санаа хэлээ. Тэгээд ах тэр нэг зөвлөлтөд тийм гоё молгын шүтэн ингээд бүх юмнуудын шүтэн бүтээндээ хийгээд яг тэр байсан биччихсэн газрын нь ороод байна. Яг тийм гоё ширээ сандалтай тавьсан. Тэгээд манай бүрүүд авагдуу бохчууд энэ тэрэж молтой гიშгэж мишгээд тэгээ болжгон совраг гэдэг компани хийж өгсөн шүү дээ. Тэр их надад их хүндэтгэлт их гоё санагдсан. Даадгыныхаа бүх юмнуудыг яг хийгээд сайхан хатаагаад бүгдийн сайхан болгоод чанаад тэгээд бүх юмнуудыг гоё ном журмынхын дагуу хийгээд шүтээ шүү дээ. Тэгээд одоо манай энэ хинтийн уяаштай холбоо энэ тэр хүмүүс очиод идэ даадгыныхаа манай юм дээр улсаацсан. Тэгээд сайхан юм бил. Тэгэд энэ лам нар ирээд бас нэг адис жарналаа өгөөд ах шиг байна лээ тий. Орших зан үйл дээрэс нь бас тэр чин бум одоо шүтээ ингээд тэгэхээр бас нэг амьлуулах гэдэг юм тий. Тэгэхээр одоо энэ чинь тэр авийн уяачд ингээд энэ том азарганы шүтэн мөргөл том наадамд явах наадмаас эрэхтэй ярих юм байна да гэж би бодчихлаа. Бид ч сайн наашаа гарахта бүгдээрээ мордогоо бүгдээрээ тойрол тэрэндээ бүгдээрээ мөргөл уул усандаа мөргөцгөөгөл хийсэн шүү дээ. Тэр яг бас алцаадах ч бас одоо дахин том их тэр үүднээс одоо тэгээд үл төлөвлүүд нь сайн давхнаа. Юу н байгаа. Хоёр халзан азар байдیں۔ Бүс халзан, улс халзан гэдэг. Тэр хоёрын маань огтуд юу н манай адуунд дэвсгэр адуу болсон доо. Саарл мөрний ээж байна, бор мөрний ээж байна, мөнгө шот ээж. Нэг 4-5 адуунд л хүн босчихж байгаа шүү дээ юу н. Тэгэл үзээд байна. Одоо л нэг санаа төрөх гээл байж байна. Үйлчлэлийн санаанд бол ер нь бол болоогүй л хүрх гээл байж байгаа юм уу тий? Тий хүрх гээл байж. Тэгэхээр ялч хөрн олон жилийн заримдаа нэг хүний нас өрхөөргүйгээд тэгээд энэ үнэ ортол. Үнэ. За тэгээд одоо нөгөө яг эд ажлын үеэр ирчээд
бас зочид ирсэн багт ингээд удаа хүлээлгээд яж яг хөө тэгээ ер нь бол яг өнөөдрийн ярилцж байгаа бол ер нь бүх ярилцлага маягийн дүү болж байгаа. Дараа бол таны их адуун дээр очиж үзнэ л гэдэг үнд Тэг мэд очоо сайхан. Яг ер нь амтын үнд өглгүүл яг ямар би ганцаараа оролдох гэж байгаа ш. Бас энэ дэвтүүлэг дэмжүүлээд бас яг адуугаа сайхан болгоод амтын үнтэй бас солилцоод өгч авалцаад уралдгуул яах вэ? Ер нь бол тийм Монгол элчүүч хоорондоо адуу малаа өгч авалцдаг, хоорондоо бэлгэлдэг, зардаг, үлдэг тий дээр үесэл уламжлалтай юм чинь. Тийм зан бол мэдээж хийж та. Тэгээд цаах адуун дээр очиод мэдээгүй мал үзэхгүй тэгээд нэг нэвтрүүлэг. Яг хөө тэгээд дүүгийн сайхан нэвтрүүлэгт бас дүүг бас ингээд хилээд бас золиод ихтэн бас чадах хэмжээндээ яач. Би ч одоо тэгээ яриа мараа муутай шүү дээ. Айгу тэгээд яг ийм ажлын үеэр ирчихэж байгаа болохоор одоо бас таныг сатааруулаад ингээд яваад байж байгаа. За би та түрүү хэлж байгаа. Би бас нэвтрүүлгийн нөгөө юунд тэтгэжтэй бэлгтээ явж байгаа. Бэлгээ өгдөг. TRM брэнд хот хөдөөгийн бүх малын эмийн сангуудаар худалдаалагдж байна. Харин тийм ч одоо юу хийх вэ би? Тэжээ шүү дээ. Тэжэл хийх үү? Тий. Өөрөө шаачуул яа. Чүх болоод машинда хамаг юм аа гэдэг. Ийм гоё юм ч одоо. За энэ нэг тэжэл авт. За. Яг үндэ болохоор холдоод одоо тэжэл авч явж чадахгүй байна уу? За. Намсгалдаг тэжэл бас олныг. За би цүх хийгээд тэгээд ингээд дэшээ хасанса мөнгөө хийгээд. За. Тийм. Тэгээ одоо өөх бэлгэрүүдээ хийчихэж байна. Энэ зарим юмнууд олноор нь аваад ирсэн. Дараагийн хайлтаа үлдээхгүй. За энэ хоёрыг авчи. Би ч олон хайлаар орно. За энэ нөгөө таны яриад байсан тэр хиймрийн дарцаг. За. Энэ цагаан өнгөтэй. За гоё юм. За баярлаа. Син наадам ба. Яасан ч гоё. За энийг 7 удагтаа аваачаа тавьчих. 7 удагийнхаа морныхаас сая хэлдэг юм зүөх юм уу? За. За Google. За Google мөрөө. За одоо таач яг нэмнээ олонтой үнд. Гэхдээ энэ цээж нэмнэ. За зүгээр хүнд юм илүүдэхгүй. Орд компани. За тэгээд ой хөөс онгоцсон биш. За Max компанийнхаа нэрийн бүтээгдэхүүн. За энэ замд яваад жоохон торн гарсан. За. За тэгээд баярлалаа бидний урьдчилан хүлээж авч явсан. Би сайхан багтгаа хүүд 7 удаагийнхаа хөлсний зинхэр хашаандаа үлдээд ахтагаа сурсан байсан. За баярлалаа. За. Түдэх хоёроо ажилд намжилт хүсье. За баярлалаа. За хүлээж агараа. За уг нь бүгдэнд нь уг нь хүүхдүүдээ. За Монгол улсын тод манлаа биш намдгийн хөрөл ахыхаа уян дээрээс айл хэсэг ядуу блогийнхаа хэлж дугаарыг хүргэлээ. Сая замд ярьжсанчлаа ерөнхийдөө бол арын алд буюу ер нь одоо яг энэ зуны уяаны бэлтгэл, наадмын бэлтгэл хэрхэн явагддаг юм бэ гэдгийг л газар дээрээс нь элдв чимэггүй, маяггүйгээр ирэм ярангүйгээр харуулахыг зорж байсан. Тэгээд тэр зорилгоо биелүүлээ. Ярилцлага бол мэдээж тодорхой сэдвийн хүрээнд өрнөсөн. Яг их адууны тухай, уяачийн тухай, наадмын сонин сайхан дурсамжууд, сайн уяач болох тухай гэдэг юм. Энэ талаар бол намар их адуун дээр хүргэж агаад сайхан дэлгэр хууч дэлгэр. За энэ удаадаа бол яг л нөгөө зорж исэн наадмын өмнөх бэлтгэлүүд хэрхэн хийгддэг юм бэ? Ер нь уяачид одоо энэ наадам дуралтад амжилттай сайн байгаад байгаа уяачид ер нь арын албанд юу болж байгаа юм бэ гэдгийг л харуулахыг зорилоо. Тэр зорилго маань биелсэн. Хөрөл ах маань ерөнхийдөө бас одоо манай сэтгүүл гарсан цагаас нэхлээд хүндэтгэлтэй андаа яг тэр жишгээрээ зэшид ирсэн байсан ч гэсэндээ бидний урилгыг хүлээж аваад ярилцлагаа дуусгалаа. За тэдний блогод ярилцлагад анхаарлаа хандуулж үзэгчдэд баярлалаа. Та бүхнийхээ халуун дулаав, гурны үгээр бол манай баг хамт олон үргэлж туслагддаг шүү. Сая одоо энд байгаа хүүхдүүд чихэр авч байгаа хүүхдүүд манай төмөр хот зураглаач хэлсэн байна. Та энэ ингээд нэвтрүүлгийг бэлддэг юм уу? Маш гоё зургалтай байдаг шүү гэд та бүхнийхээ хэлж байгаа энэ урмын үгээр би туслагдаад энэ хол замыг энэ халуун өдрүүд, халуун хүүтэн өдрүүдийг туулж авсан шүү гэдгийг бас энэ тарчимд хэлье. Баярлалаа та бүхэндээ.